За юу яцгаанда өнөөдрийн сэдэв бол дэлхийн хамгийн аюултай газрууд. За шууд бичлэгтээ орцгоё. 14. Бразилийн могон арал. Сан Паулогоос 150 орчим километрийн зайтай байдаг могон арал гэдгээрээ алдартай. Мэдээж хэрэг энэ арал дээр хүн очих бас хориотой байдаг. Маш хортой өвлийн аюултай могоонууд бараг л гიშгэх газаргүй дүүрэн байдаг тул хоригддог байна. 100 хэдэн оршин суугчтай байсан ч 19-р зуунд бүгд арлыг орхин явсан байна. 13. Синабан галтуул, Индонез. Энэ галтуул нь 400 орчим жил унтаа байдалтай байсны эцэст 2010 онд дэлбэрч халуун хортхийн үнс чулуулгыг Индонезийн нутагт цацаж 1000 гаруй хүн хохирч 15 хүн газар дээрээ амиа алдсан байна. Цор ганц хайкинг хийдэг буюу авилж болдог галтуул байсан. 2019 онд дахин нэг удаа дэлбэрч орон нутгийн тосгонг сүрэлсэн байна. Бичлэгүүдээс харахад үнс утаанд 7 км өндөр агаар цацагдсан байна. 12. Бермудын гурвалжин. Дэлхийн хамгийн алдартай нууцуудын нэг бол мэдээж хэрэг алдарт Бермудын гурвалжин юм. Miami, Бермуд, Порто Рико хэмээх газруудаар хязгаарлагддаг бөгөөд хөлөг онгоцоорч ямар нэгэн байдлаар тийшээ явсан хүмүүс алга болдгоороо алдартай. Аврагт том онгоцнууд болон завинууд ямар ч радио мэдээлэл илгээхгүй алга болсоор байдаг. Мичтэм аврагт давлгаа онгоцыг цогтөг. Эсвэл харь гаригийнхан байдаг их мэт тоо томшгүй олон онлуудыг дэвшүүлсээр байна. Шалтгаан ямар ч байсан Бермудын гурвалжин бол дэлхийн хамгийн ер бусын газруудын нэг юм. Бермудын гурвалжингийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонсохыг хүсвэл би энд оруулчийн өмнө зөвхөн Бермудын гурвалжингаар бас бичлэг хийсэн байгаа. 11. Нейтрон нуур, Танзан. Энэ нуур руу ойртсон амьтад нь үхдэг. Шууд гэнэт чулуу, хөшөө болон хувирдаг гэдгээрээ алдартай. Үүний нууц нь гэвээс нуур нь маш их шүлтлэг бөгөөд аюулын түвшинд хүрэхээр өндөр температуртай болдог. Агаарт торгсон хорн энгийн нүдэнд харагддаггүй учраас амьтад мэдхгүй нуур руу очин үхдэг байна. Улирлын нөлөөгөөр цаг ур хуурайших үед ус хайсан шувууд ихээр ирэн нуур руу очдог. Харин хүчил төлөгдөн чулуу мэт болдог байна. 10. Үхлийн хөндий, Калифорни. Калифорни үхлийн хөндий маш их цөлөрхөг газар бөгөөд түүхэнд бүртгэгдээгүй хамгийн өндөр температурт хүрдэг ба маш их хэлбэлцдэг байна. Өдрийн цагаар температур нь 56-аас 60 Цельсиэд хүрдэг бол шөнөдөө хас 23 градус хүрсэн тохиолдол байдаг. Далайн түвшнээс доош 90 гаруй метрт оршдог бөгөөд Америкийн хамгийн намд ор цэг юм. Ийм хэмжээний халуун хуурай газар хүн уух усгүй бол 14 цагийн дотор нас ордог байна. Мөн маш их хад чулуурхаг газар. 9. Данакийн цөл, Эритрей. Данакил нь мөн адил цөлөрхөг газар бөгөөд зүүн хойд Этиопт байрладаг. Афарчуудын эх орон гэж нэрлэгддэг. Энэ газрыг хүмүүс домог мэтээр ярьж нар дэлхий дээрээс нэг л газрыг илүү авч үзсэн гэж ярьдаг байна. Жилийн дундаж температур нь Цельсийн 35 бөгөөд энэ дэлхийн хамгийн халуун газруудын нэг гэсэн үг. Гэхдээ хуурай халуун цаг агаар нь энэ цөлийн онцлогонд биш бөгөөд энэ хотгор нь 160 км урт үргэлжилдэг 3 тектоник хавтан нийлснээр үүссэн байна. Жижиг галтуул энэ хагарлын хөндийг бүрдүүлдэг бөгөөд хөндий ёроол нь ихэвчлэн базалтын лаваар бүрхэгдсэн байдаг. Улаан халуун лаваг шөнө орой харахад гайхалтай үзэмжтэй харагддаг. Мөн галтуултай очир ойр хавь нь маш их хорт агаартай. Энэ холдхийн бүхэр тус төрөгч, нүүс төрөгчийн давхар эсэл байдаг бөгөөд агаарын чанарыг муутгаж хүний биед маш хортой байдаг. Энэ хөндийд хортгийн агуулмж ихссэн үед амьсгал авахд хүндрэл үүсч ухаан алдаж хортлого болох эрсдэлтэй. Мөн удаан хугацаанд байвал нас барах тохиолдол бий. Тийм учраас очихосоо өмнө үргэлж хийн хэмжилтийг хийдэг байна. 8. Үхлийн хөндий, Орос. Энэ газар бас үхлийн хөндий гэж нэрлэдэг ба Оросын холбооны улсын Камчаткт байдаг амьтны оршуулгын газар гэж бас нэрлэдэг байна. Олон эрдэмтэд толгоогоо гашлагаж олон таамаг гаргадаг боловч түүх гарал үүслийг нь судлавч нууц нь тайлагдахгүй хэвээр байна. 1930-аад онд хоёр анчиг хачирхалтай газрыг олсон байна. Хипний галт ууланд авирч байхдаа тэр хоёр үхсэн, зай завсаргүй амьтны цогцоор бүрхэгдсэн өв сургамалчгүй газрыг харав. Удалгүй толгой нэргэж хурдан буцаад явсан байна. Нууцлаг газрын тухай цуу яриад харахаж олон хүн энэ газрын нууцыг тайлахаар таамаглууд дэвшүүлсэн бөгөөд хамгийн ойролцоо таамаг бол ус болон газар нь хортой гэж үзсэн. Гэхдээ батлагдаагүй байгаа. Энэ газар нь аялагч судлаачид гэх мэт 80 хүний амийг авч удсан байна. Эрдэмтэд үхэлд хүргэж буй аюул нь галтуулнаас үүссэн хортхийн өндөр агуулмжтай холбоотой гэж дүгнсэн. Ус төрөгчийн сульфид, нүүрс төрөгчийн давхар эсэл, хүхрийн давхар эслийн холимог нь амьд амьтныг хэдэн минутын дотор алж цогцыг нь олон жилийн турш ялзруулахгүйгээр хадгалж чаддаг. Учир нь амьтны биед үхлийн аюултай хий ихээр хоримтлагддаг тул цогцыг задлах үүрэгтэй нянгийн үйл ажиллагаанууд ч зогсдог байна. Тийм учраас энд үхсэн амьтдын цогц хаасаагүй байдаг буюу огт цогцууд ялзардаггүй яг хэвээрээ байдаг байна. Энэ газартаа таньдаг цорын ганц арга бол $700 үнэтэй нисдэг тэрэгний аялал юм. 7. Мадидын үндэсний цэцэрлэг түрээлэн, Болив.
Өнгөц харахад энэ газар үлгэрийн юм шиг харагддаг. Гэхдээ энэ үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн бол бодит амьдрал дээр маш аюултай газар юм. Боливийн бандитын үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэлхийн хамгийн хортой амьтдын үлгийн нутаг юм. Гар хуруугаад жижигхэн зүсэх, шархлуулбал халуун орны шимэгчээр халдварлаж, толгой эргэх, явандаа бүр үхэлд хүрэх аюултай. Маш аюултай ч гэсэн жуулчид олон тоогоор ийшээ очдог байна. Жишээ нь ягуар халиунаас эхлээд сүлд бүргэд, колибри шувууд гэх мэт 1100 гаруй төрлийн амьтан шувууд амьдардаг. Мөн хорт таалц, могой, хортой ургамлаар дүүрэн гэдгээрээ алдартай. 6. Найка болор агуй, Мексик. Мексик дахь Найка болор агуй нь маш нууцлаг бас судлагдаагүй байсан тул National Geographic-аас 3 эрдэмтэн болор агуйн аюул болон гайхамшигыг харуулсан нэг цагийн баримтат кино хийж чадсан байна. Чихо хааны цөлд байрладаг энэ ууланд дэлхийн хамгийн том талстууд байдаг. Агуун доор халуун магма байдаг тул агуух судлах нь маш эрсдэлүндэлтэй. Эрдэмтдийн гол зорилго бол болруудаас дээд цуглуулж ажиглах явдал байв. Агуурууд дөнгөж ороход л бие нь муудаж эхэлж байсан бөгөөд магматай учраас маш их хортой агаартай байсан. Агуйн 100% чигшилтэй. Мөн Цельсийн 50 градус хүртэл халуун температуртай байдаг. Ийм орчинтой учраас эдгээр талстууд бий болж чадсан байна. Түүнээс гадна агууд ус төрөгчийн сульфидыг хортой хий агуулсан бөгөөд энэ амьсгалсан хүнд хүндрэл учруулж цаашлаад химийн хордлого үүсгэх аюултай. Тийм учраас зөвшөөрөгдсөн тусгай хувцас өмсөж бэлтгэгдсэн эрдэмтэд л ордог байна. Хэдийгээр тусгай өмсгөлтэй ч гэсэн орсон хүмүүс 30 минут болоход л үхэх учраа ээжүүдийг маш хурдан цуглуулж гарах хэрэгтэй болсон. Агууг судлах шаардлагатай зөвшөөрлөг авахын тулд 2 жил зарцуулж байв. 5. Кавах Ижен галтуул, Индонез. Энэ гайхалтай цэнхэрдүүдийг харсан хэн ч болов гайхах бах. Гэхдээ бодит байдал дээр энэ маш хортой Кава Ижен нуур юм. Кава Ижен галтуулын оргилд гайхалтай оюун ногоон нуур оршдог бөгөөд шөнийн цагт уулын билээр цахилгаан мэт цэнхэрдүүл эргэлдэж харагддаг байна. Энэ нуур нь давсны хүчлээр дүүрэн байдаг бөгөөд машины аккумуляторын хүчлээс илүү хүчтэй эдэмхий байдаг. Галтуулаас ялгарч буй хлорт хүчил төрөгчийн хийн бүхэр агуулсан хийтэй мөргөлдөж хүчтэй химийн бодис үүсгдэг бөгөөд энэ маш хүчтэй эдэмхий бодис болж хувирдаг байна. Аялагч Жорж Каренос дэлхийн хамгийн аюултай газруудын нэг болох Кава Иженыг зорьсон бөгөөд хүчлийн хэмжээг хэмжихийн тулд нуур руу жижиг эрзээн завиар явсан байна. Усных нь pH нь 13 гэж хэмжигдсэн бөгөөд энэ маш шүлтлэг буюу арьс, нүд, амны сас бүрхевч түлэгдэх цочрох аюултай хэмжээнд байна. Ер нь бол үхлийн аюултай гэсэн үг. Тэгэхээр уур хачид хоригдлогдсон үхрийг суглуулахын тулд амь насаараа дэнцэн тавьж ажилдаг байна. Жорж эдгээр уур хачдыг шаргуу ажиллаж байхыг харсан бөгөөд тэдний цорын ганц хамгаалалт нь амандаа жижиг хаалт зүүсэн байв. Үхрийн давхар эслийн хийн хүний шүдийг зүгээр л уусгаж чадах хүчтэй аж. 4. Вашингтон уул, Нью Хэмпшир. Эверест бол дэлхийн хамгийн өндөр, мөн аюултай уул гэдгийг бүгд мэднэ. Эверестийн оргил шиг өндөр цэгт хүрч чадахгүй ч өөр нэгэн аюултай уул бий. Энэ бол Нью Хэмпшир дахь Вашингтон уул юм. Ямар ч аялагтай хард дарсан зүуд. Тэгэхээр яг юу энэ оргилыг юм аюултай болгодог вэ гэвэл уул нь өөрөө тийм ч өндөр биш. Харин чдээ салхиараа алдартай. 1934 оны 4-р сард Вашингтон ууланд салхины хамгийн өндөр хурд нь 370 км/цаг хурд гэж тэмдэглэгдсэн. Харин салхины хурд цагт 90 км/цаг хүрэхэд л явхан хүн аял хийх боломжгүй болдог байна. Хүчтэй салхи дээр нэмээд хүйтэн цаг агаар нь хүний биеийн температурыг огцон буулгаж чаддаг. Цельсийн температурын 0 градус хүртэл буурч их хэмжээний цас үргэлжлэн орсноор Вашингтон уул үнэхээр аюултай газар болж хувирдаг байна. Тийм учраас энгийн аялагчид очдоггүй буюу тусгай бэлтгэгдсэн хүмүүс л ийшээ очдог. Энэ ууланд 1849 оноос хойш 150 гаруй хүний амь нас хохирсон гэж бүртгэгдсэн байдаг ба тохиромжтой цаг агаарыг хүлээхээс эхлээд маш олон төрлийн нарийн тооцоо хийж байж гардаг байна. 3. Наус нуур, Камерун. Чимээгүй боловч үхлийн аюултай Наус нуур нь эрдэмтдийн анх таамаглаж байснаас хамаагүй аюултай болж хувирсан байна. Наус нуур нь жижиг тосгоноор хүрээлэгдсэн нам гүм үзэсгэлэнтэй нуур мэт харагддаг. Харин нэгэн өдөр бүх зүйл оронгороо иргсэн. 1986 оны 8 дугаар сард Наус нуураас гинт хүчтэй ус оргилж эхэлсэн бөгөөд удалгүй их хэмжээний цагаан өнгөтэй хий ялгарч цаг минут тутам ихссээр байв. Тэнгэрт үүл мэт манан болж тогтсон бөгөөд өндөр 1 км орчим болж ойролцоох тосгонд тархсан. Уг хийгээр амьсгсан орсон суугчид удалгүй газар дээр ухаан алдаж унж эхэлсэн. Харин энэ хийн нүүрс төрөгчийн давхар эсэл байсан бөгөөд концентрац нь 15%-аас их агуулмжтай бол шууд үхэлд хүрэх хэмжээний аюултай хор болж хувирдаг байна. 8 дугаар сарын тэр шөнө тосгоны 1700-аар орсон суугч газар дээрээ нас барсан байна. Энэ давхар эсэл нь нуур, эргэн тойрны чулуун дунд хэдэн 10 жил байсаар байгаа бөгөөд галтуул дэлбэрэх үед л ийм аюултай хэмжээний нүүрс төрөгчийн давхар эсэл ялгардаг байна.
Энэ нэгдэл нь чулуулгаар дамжин өнгөрөх чадвартай бөгөөд гүний усанд аажмаар усдаг. Хэрвээ энэ үйл явдал нуурын ойролцоо тохиолдвол нүүрс зөрөгчийн давхар эсэл нь усанд орж маш бага аюултай болдог байна. Харин энэ давхар эсэл нь ихэнх тохиолдолд баг багаар гадаргуу руу гарч эцэст нь агаар мандал уусдаг бол энэ процесс нь наавас нууран тохиолдоогүй буюу хүчтэй дэлбэрч гарч ирснээр ийм аюул болсон байна. 2. Фрейзер арал, Австрали. Найз нөхөд гэр бүлийнхэнтэйгээ хамт далайн эргээр цугаалж наранд биеэ шарж сэтгэл сэргээсэн цагийг өнгөрөөх сайхан. Гэхдээ хүн орхих хоригдсон нэгэн наран шарлын газар байдаг. Энэ бол Австралийн Квинсландын зүүн өмнөд иргэн ойролцоох далайн эрэг юм. Гэхдээ энгийн далайн эргүүдээс ялгаатай нь далайн ус, далайн эргийн элснээс эхлээд энд нутгалдаг амьтад усны амьтад төрөл зүйлээсээ ахуулаад бүх талаараа маш аюултай юм. Энэ арлын аль ч хэсэгт хүн суурьшин амьдрах боломжгүй гэж тооцоолсон байна. Усны гүнт хортой эсвэл хүчтэй хатгах чадвартай, тэмтрүүлтэй амьтад медуз зэрэг амьдардаг. Элс нь эрэг дээрээс харагдаж байгаа шиг налуу биш буюу ус руу ороод хэд алхахад хөл алдам гүнзгий болдог байна. Амьтдын хувьд ихэнх нь мулчин бас хортой бөгөөд Австралийн алдартай нохойн төрөл болох динго маш олон тоогоороо амьдардаг. Мөн маш догшин буюу хүн рүү шууд дайрдаг байна. Ийм учраас энэ арлыг хүн амьдрах огт боломжгүй гэж тооцоолсон байна. 1. Зааны хаант ус, Таиланд. Таиландын Чамбури хотод байрладаг Зааны хаант улс нь дэлхийн хамгийн аимшигтай аялал жуулчлалын газар гэж тооцогддог байсан. Хэдийгээр Зааны хаант улс гэдэг нэр нь энэ газрыг заан их хэмжээгээр амьдардаг юм шиг санагдуулж магадгүй ч гол зүйл нь заандаа биш, харин махчин болон хоттой мөлхөгчдөөр дүүрэн байдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулч төмөр торны цаанаас 3 метр урт моторуудад хоол өгөхөөр ирдэг байна. Харин төмөр торны цаана бож жуулч ямар нэгэн ослоор матарнуудад бариулж идэх тохиолдол нилээдгүй байдаг. Торыг барьж байсан хуванцар торхнууд жихвчлэн живж эсвэл тор нуран унах гэх мэт тохиолдлууд олноороо гарч байсан. Нэгэн жуулчин энэ газрын тухай бичлэгүүдийг нийтэд тавьснаар олон нийтийн дургуутслыг маш ихээр хүргэсэн байна. Олон улсын эсэргүүцлээс болж Таиландын засгийн газар болон орон нутгийн цагдаа нар эцэст нь энэ үйл явдалд оролцож зохих арга хэмжээ авахд хүргэсэн. Хортой болон махчин мөлхөгчдөр дүүрэн уг газрыг аюулгүй байдлын улмаас 2016 онд хаасан байна. За энэ хүртэл сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээрээ эргэн уулзцгаая.